Сайн байна уу? Чатботын түлхүүрхтэй автоматжуулалт хэрхэн яаж өгсрийг харцгаая. Та пэйжийнхээ дашборд руу орсон бол зүүн талд байрлах цэснээс чатбот хэсгийг дарна уу? Миний автоматжуулалт хэсэг гарч ирэх болно. Энэ таны үүсгэсэн автоматжуулалтын жагсаалт байх болно. Баруун дээр байрлах нэмэх төвчийг дарцгаая. Энд автоматжуулалт өгсрөх хуудас гарч ирэх болно. Зүүн талд байрлах шинэ триггер товч дээр дарж түлхүүрөөгөө тохируулцгаая. Автоматжуулалт эхлүүлэх арга сонгох хэсэг гарч ирэх болно. Эхний сонголт буюу мессежнээс түлхүүрөөгөө илрүүлэхийг даръя. Түлхүүрөг гэсэн хэсэг дотор тохируулахыг хүсч буй түлхүүрөгнүүдэд оруулнаа. Том жижиг үсэг ялгадаггүй учраас санаа зовтгоо бичээрэй. Анхааруулж хэлэхэд хүмүүс кириллээр болон латин үсгээр бичих тохиолдол байдаг учраас хоёулангаар нь тохируулаарай. Жишээлбэл хаяг болон монголоор хаяг гэж оруулж өгөөрэй. Оруулж өгснийхаа дараа заавал хадгалах төвчрийг дарж хадгалнаа. Чатанд ирсэн мессежинд бидний тохируулсан хаяг гэсэн түлхүүрөг байх юм бол илгээх мессежийг тохируулцгаая. Баруун талд байрлах мессеж илгээх хэсэг дээр даръя. Манай чатботоор текст, зураг, карт, файл, дууны бичлэг, видео бичлэг илгээх боломжтой. Саяны хэлсэн текст, зураг, карт зэргүүдийг блокод дуудаж авчээ. Дээрс нь авахгүйлаад бүх блокуудад туршиж үзцгээе. Хамгийн дээр байрлах текст блок дээр даръя. Дарсны дараа зүүн талын цэс болон баруун хэсэг текст блок нэмэгдсэн байгааг харж болно. Энгийнээр хэлбэл яг одоогийн байдлаар 2000 үгсийг орсон 2 урт текст явуулах боломжтой гэсэн үг. Яг ийм байдлаар блокууд нэмж илгээх мессеж тохируулах боломжтой гэсэн үг. Мөн та ямархуу мессеж явуулахаа харах боломжтой. Эхлээд дурын 2 тексттэй 2 текст блок дотор бичиж үзцгээе. Текст блок 1, текст блок 2. Бичиж дууссан бол баруун дээр байрлах үзэх төвшгийг дарж үзцгээе. За манай хамгийн анх бичсэн текст блок 1, текст блок 1, текст блок 2. Ийм байдалтай дээрээс авахгүйлаад өгсрэгдэж явна. За. Хэрэггүй блок устгах боломжтой. Сүүлд нэмсэн текст блок дээр хулганаа байршуулахад хажуу талд нь гарч ирэх X товч дээр дарж устгах боломжтой. За, текст 2 блок дээр маус авчингууд баруун талд нь X товчлоор гарч ирэх болно. За, үргэлжлүүлээ зураг нэмэх блок дээр даръя. Зураг хуулах буюу та өөрийн төхөөрөмжнөөсөө зураг нэмэх эсвэл зургийн линкээр зураг оруулах боломжтой. Зураг хуулах дээр дарж өөрсдийн төхөөрөмжнөөсөө зураг хуулцгаая. За, зураг хуулах дээр дараад зургаа сонгоод. За, зураг оруулсны дараа зүүн талын цэс болон баруун хэсэгт таны оруулсан зураг шууд харагдах болно. За, үргэлжлүүлээ карт блок туршицгаая. Карт блок дээр дараад зүүн хэсэгт болон баруун хэсэгт таны оруулсан карт нэмэгдсэн байгааг харж болно. За, карт блокийн үүрэг нь олон зурагтай, тус бүр тайлбартай, товчтой, урсдаг блок бөгөөд меню болон бараануудын тайлбаруудыг хийж өгөхөд төгс зогтсон байгаа. Тэгээ нэг картанд 10 ширхгийг оруулж болтгоо. За, өнөөдөртөө 2-ыг оруулаад үзье. За, эхний картан дээрээ зураг оруулаад гарчгийн нөгөөд, тайлбарын нөгөөд. За, оруулж өгсөний дараа автоматар шууд харагдах учраас та юу оруулсныг энэчнээс харах боломжтой. Хэдий таны меню хаагдсан байх тохиолдолд. За, менюнд байхгүй болцсон байх тохиолдолд мессеж илгээх дээрээ дараад ингээ гараад ирнэ. За, хоёр дахь блокоо нэмхийн тулд баруун талд нь байрлах нэмэх төвчлөгийг дарж өгнө. За, нэмхийн дараа дөнгөд дэлгэсэн дээр харагдах болно хоёр дахь карт нэмэгдсэн гэдэг. За, менюн дээр зүүн талын төвчлөрийг дарж эхний картаа харах боломжтой. За, дараад үзье. За, эхний карт харагдлаа. Хоёр дахь картаа дарахын тулд хоёр дахь карт руу оръё. За, зураг хуулах дээр дарж хоёр дахь картаа зургийг хуулъя.
оруулаад өнгөө шууд автоматар харагдах болно. За 2 дахь картн дээр 2 гэдэг гарчиг, 2 гэдэг тайлбарыг оруулаад өгье. За дараа нь файл блокийг дурж үзье. Дээр нь дараад гарч ирсэн блок дээрээ дараад файлаа оруулж өгöd. Оруулж өгсөний дараа таны оруулсан файлынх нь нэр нь харагдах болно. За дараа нь дууны бичлэг блокийг даръя. Дээр нь дараад оруулах дууны бичлэгийг оруулаад оруулж өгсөний дараа таны дууны бичлэгний нэр нь харагдах болно. За хамгийн сүүлд видео бичлэг байгаа. Түүн дээрээ даръя. За видео блок дээрээ дараад оруулах видеогоо явуулж өгье. За видео гэдэг нэртэй би видео оруулж өгсөн учраас ийм нэртэй байгаа. За бүх блокуудыг нэмээд үзчихлээ. Одоо ямар хөө байдалтай явахыг харъя. Баруун дээр байрлах үзэх төвчлөрийг дараад за эхнээсээ авахгүйлаад текст блокоос эхэлнэ. За текст блок, зурган блок, картон блок, файлын блок, дууны блок, бичлэгэн блок байгаа. За бүгдийг тохируулаад дууссан бол үүнийг хадгалсны дараа хэрэглэгч рүү явах учиртай байгаа. За баруун дээр байрлах идэвхжүүлэх дарснаар хадгалнаа. За хадгалсан бол таны үүсгэсэн миний автоматжуулалт хэсэг дээр харагдах болно. За автоматжуулалт амжилттай үүссэн бол баруун доор нь мэдээлэл гарч ирнэ. Мөн миний автоматжуулалт дотор таны үүсгэсэн автоматжуулалт байх болно. Гарчиггүй гэдэг нь автоматжуулалтаа гарчиг нэмж өгөх учраас автоматар гарчиггүй гэдэг нэртэй байгаа. Тэгээ ямар түлхүүрөг орсон харагдана. Та мэдээж засах бол энэ дээрээ засах гэдэг төвчлөрөө дараад харж болно. За пэйж рүүгээ хаяг гэж бичиж үзье. Бидний үүсгэсэн блокууд ирэх нь үгүй харцгаая. Том жижиг хамаагүй. Мөн томоор бичнэ, жижигээр бичнэ. За текст блок маань ороод ирлээ. Зурган блок маань ороод ирлээ. Картон блок, файлын блок. Дууны бичлэг болон видео бичлэг удах боломжтой. Яагаад гэвэл файлын хэмжээнээс шалтгаалаад уддаг учраас та төр хүлээх хэрэгтэй байдаг байгаа. За эхнээс нь авахгүй харъя. Текст блок маань ороод ирсэн байна. За зурган блок маань гараад ирчихэж. За картон блок маань ийм байдалтай харагддаг. За 1 гэдэг нэртэй 2 гэдэг тайлбартай зураг нь харагдана. За баруун талын төвчдөр дээр дарангууд 2 дахь нь харагдана. За зүүн талынх дээр дарангууд эхнийх нь харагдана. Ийм байдалтай карт явна гэсэн үг. За файл нь блок дээр нь дарангууд татаж авах боломжтой. Дарангууд дуугаа сонсно, бичлэгийг үзэх боломжтой. Баярлалаа.